За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргье. За хөх төрмсийн хамт олон зуны их нүүдлийн их үйлийн одоо дундуур бид нар шаргын голын халын хүрхрээнд бол зорин ирсэн. Тэгээд маш сайхан юм байгалийн тогтц тай аршаан болготой болор хавцал донд байна. За тэгээ баясгалан багштайгаа одоо маш сонирхолтой сэдвийн талаар хөөрөлдөхөөр болсон. За бид нэр одоо сүүлийн үед эд баялагын талаарх маш олон одоо сургууль арга хэмжээнүүд ойлголтууд бол яригдж явагдаж байна. Энэ эд баялаг гэдэг зүйл бидний удам угсаа, за үг дээдсээс ирсэн буян заяа, за ирээдүйн хойчид ер нь мөнгө төгрөгөөр ганцхан хэмжигддэг зүйл үү? Буян заяа, эдийн заяагаа бид нар яаж одоо өргөж явдаг вэ? Бид нар одоо нэг даяараа юу нь бол өрөнд орчихсон. Энэ үр ер нь бид нар хідэнг үеэр одоо ганцхан энэ үедээ л ингэж хамаарагдах энэ хүнд хамаардаг зүйл үү? Энд орчин дэлхийд ер нь хамаатай юу? Бид нар их өнгөцхөн жижиг төвшөнд авч явдаг үздэг шүү дээ. Бидний их жижиг тарихаар хүлээж авдаг. Тэгвэл энэ эд баялагын тухай ойлголтыг нэг олондоо бас сайхан хүргэе. Тэр багшаа энэ эд баялаг буян заяа гэдэг юм юу вэ? За одоо энэ сайхан хавцлын бүрийг харуулсан тийм. Энэ одоо жишээ нь өөрөө эд баялаг. Хэний эд баялаг вэ гэхээр нэгдүгээр бэлтгэхийн эд баялаг. Хамаар ирнэ гэсэн юм. Зүрхлээд ирэх юм бол Монгол улсын эд баялаг. Монголын ард түмний эд баялаг байхгүй юм. Энэ сайхан байгаад энэ сайхан хөтлөө энэ сайхан хавцал өөрөө яг тэр шиг тэгээд цаасаад энэ өөрөө одоо энэ нутагт хэдэн үеэрээ чинь суурьшсан, иргэншсэн, амьдрсан тэр олны юм хүмүүсийн ахын дүүсийн ургадмын бас юм баггүй. Тэр баялаг гэдэг үгээр жоохон том өнцгөөс харах хэрэгтэй болно. За манай монголчууд одоо яг үндэ бол монголчууд яг үнэхээр өртөө байна. Энийг бол одоо нэг эсэргүүцээд байхгүйгээр моргежгүй, хийзэнгүй тийм үү? Одоо ямар нэгэн зээлгүй том цөөхөн байгаа штэ. Яг өнөөдөр ингээд үгүй штэ би өргөө, би зээлгүй, би одоо хаусны амьдрал, би одоо хүссэн зүйлээ гадагшаа авчдаг шиг юм. Бүгд өгдөл хасрах одоо тодорхой хэмжээтэй юу гэдэм газар байна гэж байгаа ч гэсэн эн чинь нэгэн цагт магадгүй өр болоод өрөнд одох тийм эрсдэлтэй цаг үед бид нар амьдарч байна. Тэгээд дээрэс нь яг улс төржүүлээд ярих юм бол Монголын газар нутагт шунж байгаа. Тийм Монголын эд баялагт шунж байгаа. Хүн ардтын биш шүү. Хүн ардтын огт биш. Зөвхөн энэ мас өргөтн, энэ ан амьтдын, энэ алт биднес, энэ газар шороонд нь шунж байгаа улс орнууд зөндөө байна. Тэдний сууцал гэдэг юм уу, тэдний арга хэмжээ хязгааргүй. Бидний төсөөлшгүй юм. Магадгүй ямар нэгэн байдлаар ирээдүйд бидний үр хүүхдүүд магадгүй өнөөдөр чинэлэг амьдарч байгаа гэж байгаа хүмүүсийн үр хүүхд ч гэсэн эх оронгүй гинүү, за юу гэсэн юм те, эд хөрөнгөгүй гинүү, эдлэн газаргүй болох тийм аюултай цаг үед бид амьдарч байгаа. За энэ бол томоор жижигээр ярих юм бол Монголын одоо цэцэг өвдүүд бид хангалттай хэмжээний газар нутгийг одоо өдөрж үлдээж, эд баялагийг үлдээж тэр одоо 1.5 сая газар нутаг дээр нь одоо өнөөдрийн тооцоо гол тийм үү? Дээхэн үед бол энэ тооцоо маш их байсан. 2.1-тэй 3.1 ингээд томроо явж. Тэр их баялагын үр бүгдтэй өдөрж үлдээсэнтэй харьцуулах юм бол өнөөдөр бид нар тодорхой хэмжээгээр ядамг амьдарч байгаа. Гэхдээ энэ 1.5 сая газар нутаг дотор байгаа эрдэнэс нь бидний хэдэн үеэр магадгүй хэдэн 100 жилээр тансаг чинэлэг амьдрах боломжтой байсан гэсэн боломжтой байсан. Гэтэл энэ хөрөнгө яагаад байхгүй вэ? Энэ эд хөрөнгөө монголчууд бид яагаад эзэмж чадахгүй байгаа. Тэгэхээр яг ийм залим ихээр тэр юм анжийн даргалын үед ч юм уу анжийн колоничлын үед шүү дээ. Дараа нь
Улсын буюу большевикийн коммунистуудын эвгээл дор амьдарч ирсэн тэр он цагууд гэсэн гэж байдаа алдаж ирсэн. Алдсаар ирсэн учраас яг үндэ хэлэхэд хүм болгон өртөө байгаа юм. Яг ингээд нөгөө ойлгохоо байна уу, тэр олон таван талгаа байна уу, бусад олон төслүүд байна уу хэрэгжиж байгаа. Энэ бүх төслүүд чинь ирээдүйд төрж байгаа хүмүүсийн төр хүмүүсийн өр болон үлдчихэж байгаа гэдэг дэрэл ярьж байгаа шүү дээ. Тэгэд ийм учраас тэр өрнөөс нь гаргах өрийн колоничлолоос, өрийн одоо шорон гямдангаас өнөөдрийн амьдарч байгаа болоод ирээдүйд амьдрахаар ирэх тэр өрөвдмийнхэн одоо эдийн заяа, буян гიშгийн заяа, орны заяа, эд баялагын заяа тийм энэ бүгдийг хамгаалах үлийг давхар хийж байгаа. Тэгээд дээрэс нь манай энэ өрнөөс гаргаад эд баялагтай болох буюу өвдөөцийн гişиг буйныг одоо болгож өгөх тэр засал нь манжин колони хамгийн багаар л ярьж штэ манжин колоничлолын үед монголчуудыг ядуу байлгахын тулд чинээлэг бус байлгахын тулд маш их суу залыг маш их хорлолыг одоо энэ цагийн яриагаар хараалыг, жагтыг, домыг, шившлгийг, тариныг үе олон аргуудыг хэрэглэж бэжэж энэ ард түмнийг маань ядуу байлгах тийм хаалгын нээц юм а. Тийм үндсийг тавьчихсан юм а. Тэр ядуу гэдэг зүйл юу ах вэ? Хүмүүс өнөөдөр 10 цагаан буян эдийн заяа тэр буян гიშгийн заяаг хувь заяаг дэлгэр дүүрэн хувь заяаг ганцхан материалыг эд баялагаар хэмжээдэг биш шүү дээ. Биш. Өнөөдөр өнөр өтгөн үр хөвгтэй байх энэ бол эдийн заяатай байх. Буян гიშгтэй байна гэсэн. Дэлгэр дүүрэн одоо сайн заяатай байна гэсэн үг шүү дээ. За үр хөвгтүүд нь тийм оюунтай, ухаантай сайхан сэтгэлтэй гэдэг юм. Ийм байх нь одоо эцэг ихэ ачлахаас эхлээд ахан дүүстэй төшиг толгоор болохоос эхлээд төр ард түмэндээ нэмэртэй тодорхой байх нь хүртэл тэгж тийм одоо сэтгэл зүрхтэй төрхөн өнөөдрийн эдийн заяа, буян гიშгийн заяа болдог. Тэгээд дээрэс нь эрүүл их төрсөн хүүхдүүд нь эрүүл сарвал байх, утудаан наслах. Үр удамдаа тодорхой хэмжээний буян гიშгийг гэдэг юм уу эдийн заяа тийм үү тэр 10 цагаан буйныг бараад өгөх биш хэрэглэхийн аривжуулаад өгдүүлээд өгөх нь өөрөө бидний урдмын ирээдүйн гიშиг буйны өвдөөцийн гიშиг буйныг тосож авах гэсэн утгатай яриад байгаа. Тэгэхээр манай хийгдэж байгаа өрнөөс салах гэдэг нь үед Монголын ард түмнийг өртөө байлгахыг зоригдсон гэдэг юм хүссэн, тачаадсан төвдийн манжин. За тэгээд улаан коммунистуудын одоо энэ цагт болохоор хятадын орж иж байгаа тийм үү? Мөн одоо өрөндийн орнуудаас орж иж штэ. Орж иж. Энэ бүгд чинь зүгээр л байжгаад Монголын ард түмнийг ядуу болох. Одоо үгүй газар нутгийн эд баялагын энэ эрдэнсийг энэ их одоо хэдэн үеэр идэж барахгүй тэр олон орд газруудыг нь авахтаа тэр зүгээр л энгийн аргаар аваагүй. Монголын ард түмэн гэсэн тийм тэнэг байгаа. Зүгээр маймайг өгчөөг. Цаана маш их арга зайлшгүй хэрэгжиж ил болоод далд ертөнцийн хүчийг хавсруулан бэжиж ийм байдалд оруулчихсан. Тэгээ энэ байдлаас нь гаргахын тулд бид нар яаж юм өрнөөс гаргах засал хэмжүүлгээ сургал өвгдөөцийн тэр үедээ өвдөөдөд үлдээсэн тэр одоо за эзэн бог Чингис хаанаас эхэлнэ дараагийн одоо хаадуудаас эхэлнэ ямартай ч байсан одоо нэг сая хүрэхгүй одоо 3 сая гарантай тийм үү 4 сая ч хүрэхгүй энэ ард нь 1.5 сая газар нутгаар байгаа 60-70 сая малтай дээрээс нь ан амьтдтай дээрээс нь хүч тайхтай дээрээс нь арбан баян түүхтэй байгалийн асар их археологийн олдвортой үзмэртэй өвгдөөцөөс үлдээсэн одоо бурхан байна уу эд баялаг байна уу эрдэнэс байна уу тийм зүйлүүдийг агуудтай газар нутагтаа муухын нуугаад захиж үлдээхийн үдээгээд ингээд өрсөн энэ их баялаг хаашаа алга болчиход бид өнөөдөр амьдрах нэг 2хан өрөө байраа зээлээр авдаг болчихсон юм бэ.
үр тавьж авдаг болчихсон юм бэ. Бид өнөөдөр унах нэг тийм одоо дамжуулаад ирсэн одоо импортоор оруулж ирсэн гэдэг хэдэн одоо жид унчихсан гадны орхигдсон гэдэг юм уу гологдсон тэр автомашин гэдэг зүйлийг унахтаа зээл тавихаар тийм ядуу болчиход байгаа юм бэ. Өөрөөсөө энэ өвдөөцийн одоо өвдөлж үлдээсэн газар нутгт дээр нэг цуслангийн байшин байхдаа бид нар яагаад заавал үр тавьж аваад байгаа юм бэ? Тийм бидтэй нэг дүнзэн байшин барихтаа үртэй. Эн чинь өөрөө утгагүй байж тээ. Өвдөөц нь тийм агуу баялгийг гэдэг юм эрдэнэсийг газар нутгийг оюун ухааныг судар шаштар бүтээлийг өчнөө олон түүхийн одоо үзмрүүдийг одовруудыг орхон шашны соёлын өвийг үлдээчээд тагаад бид яагаад өнөөдөр ингээд ядуу гэдэг юм уу ингээд хомсдолтой амьдраад байгаа юм бэ гэдгийн цаан чинь бидний зүгээр маш том нэр томьёор байсан өрийн боолчдаг байна. Өрийн шорон гандан өрөнд оруулахаар хэрэгэлсэн сууд зал мэх ов арга чарга юу байдгийг ил болоод далд ертөнцтэйгээ нэгдэж ийсэн. Бэлэг болоод аргатайгаа хостуулан хийсэн асар их атгаг муу санаа байгаа байхгүй. Тэрийг бид нар арилгаж өгөх гэдэг. Тэр өвгдөөцөөс уламжлаад ирэхэд хэн нэгэн хүн дээрэмдээ давтаа мэхлээд авчихсан. Мэхэлж авахтаа ямар нэгэн дом шившлэг хийчихсэн. Тэр зүйлийг нь бид нар арилгаж өгöd байгаа байхгүй. Тэгжээж тэр өвгдөөцөн дээр 7 үеийн дээр өнөө 14 үеийн дээр өнөө тийм 21 үеийн дээр өнөө үр удамдаа үлдээсэн үлдээхийг хүссэн мөн үлдээчээд тахилаараа шүтэнээр гал голонтоороо өвдүүлээд өртөөдүүлээд явсан тэр зүйлийг буцаж дуудаж асарч өгөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхэд өрнөөс гарахад ажил хийгээ төлбөр хийгээ гарна. Тэрийг ойлгож чинь тэд нар тийм тэнэг хүмүүс биш шүү дээ. Үр тавьчихсан бод ажил хийх хэрэгтэй тийм үү? Ажил хийгээд өрөө төлөх. Гэхдээ цаан чин буян заяа гэж юм байдаг. Эдийн тэнгэр гэж нэг юм байдаг. Эцэг өвгдийн хувь гişиг гэж юм байдаг байхгүй юу? Тэгээ энэ дэлхийд төрж байгаа хүн болгон өөртөө оноосон хişиг буйнаа авдраа гэдэг юм уу? Идэж хоол хүнсээ тэгээд ирдэг буюу. Тэгээд ирдэг гэх юм хувь заяандаа агуулад ирдэг. Тэр нь оюунаар нь бүтнүү, гарын ураар нь бүтнүү тийм үү? Өөрийнх нь одоо зүрх сэтгэл, сайхан сэтгэлээр бүтнүү. Ямар нэгэн аргаар бүтэх боломжийг нь энэ бидэн шингээгээд өвгдөөсийн яс тус генер дамжуулаад өгчихсөн. Тэгээ тэрийг хэрэгжилж хагаад хүн чинэлэг гинүү, баян гинүү, яан гинтэй, оюунлаг гинүү, сэхэтнэлэг гинүү, магадгүй бурханлаг гинүү. Тийм сайхан зам өрөөрөө тэгштүүрэн амьдрах тийм боломж байгаа хгүй. Тэрийг бид нар авчирч өгөхийг л өрнөөс гаргах өвгдөөцийн шиг буйныг өгч байна. Ингэж нэрлэлцээд байгаа. Энд нь болохоор бид нар энийг мөнгөний болгохыг тайлах гэх нэрлэж чадна. Гэтэ бид нар ганцхан мөнгөний болгох тайлах гэдэг байгаа шүү дээ. Бид нар хитэн үеэрээ өвлөгдөн тэгдэн ирсэн тэнгэрийн гişиг буйн, дэлхийн гişиг буйн, удмын чин гişиг буйныг бид нар хармуугаас нь салгаад тодорхой хэмжээгээр тодорхой цагийн уртад тийм үү? Айжуу өөрт нь болоод үр удамд нь цаг үедээ ирэх тэр боломж үе таалгыг нээж өгөл тэр тушаагийн тэр дөнгийн тэр муухай шунлын одоо хүмүүсийн нүд орсон хор орсон гар орсон бүрөө эзэмшээд авчихсан бэрдүүдийн одоо хүчин дор удаагдаад авчихсан тоногдоод авчихсан мэхлэгдээд авчихсан тэр зүйлүүдийг нь үр удамд нь тэгш онооход өвгдөөцийн одоо тэр үйл хэрэгт нь энэ арга ертөнцөөр зам ертөнцөөр үр удамд нь тус болж тархинд нь одоо тэр эрдмийг нь гэдэг юм уу ийм зүйл байдгийн шүү. Ингээд монголчууд өрөнд ороод байгаа юм шүү. Өрөнд оруулах бодлого олон үеэр хэрэгжсэн шүү. Өнөөдөр ч улам хүч аав хэрэгжиж байна шүү. Энэ янзаараа байх юм бол бид өрнөөс хизээд салахгүйгээр магтгүй. Өрнөөс салахгүй бол яах юм? Төр нь өрөнд орчихлоо. Тэгээд төр яах юм? Бусад улс орнууд Монголын төрөөс өрөө нэхнэ шүү дээ. Тэгтэн бид юу гэх юм? Өнөөдөр ингээд оюутлогоо гэж хэдэн тэр бомж гинүү төр өдөр болгон өрөндөө тавьж ийн гэж. Ирээдүйд эдэр чинь зал ихтэй байж тээ, мэх ихтэй байна. Арга чарга муу санаа ихтэй байж тээ. Тэгээд тэд чинь төрөөс минь сүлдээ юм нэгсээр хагаад ард түмнээс нь нэгсээр хагаад төрийн эдэн өнөөдөр янз янзаар хилээд байгаа нөгөө авилгачин гэдэг байгаа нөхдүүдийн чинь яаж гэж авилгаа өгж аргацаар байгаад оронд нь яах юм? Нөгөө төр аль нэг газраас нь аваад явуул яах юм? Аль нэг одоо тусгай хэрэгцээнд байдаг гэдэг юм уу? Байгалийн цогцлбор газруудаас нь тэд нар зүгээр нэг тал хэр авахгүй хизээж
дандаа дорн эрдэнэстэй гэдэг нь дээрээ баялагтай тийм зүйлийг л авна шүү дээ. Тийм болсон улсуудын төв өчнөөнөрөө байж байна. Өчнөөнөх газраа ухуулчаад ядуу зүгдөө амьдарч байгаа Африкийн үе олон ард түмэн байж байна. Азийн тодорхой хэмжээний улсууд байж л шүү дээ. Тэгээд трийг нь салгах юм аа гэж байгаа. Трийг нь байхгүй болчих юм бол хүссэн хүсээгүй эрдэнэсийн эздүүд сэрчгсэн. Эрдэнэсийн эздүүд гэдэг нь хин их дэлхийн эд баялагийг бүтээж өөртөө оршижсэн эздүүдийг хэлдэг юм аа. Хүннүү үгдээцийг хэлдэг юм. Сүннүү үгдээцийг хэлдэг юм. Мөн эзэн бог Чингис хааны манд байгуулсан тэр агуулх гүрний үгдээцийн үйл хэргийг гэдэг юм уу? Тэрийг л хэлж байгаа штэ. Тэгээд Тэнгэрийн цаг ирлээ гэж ярьж байна. Эсвэл одоо юу гэдгийг энэ одоо нэг бүх юмыг нэг байр нь лавх гээд байгаа нэг үе ихтэй дээ штэ. Ер нь бүх юм ийм тогтолцоор байдаг штэ. Улгаач нараа яг их гаарж байгаа дараа нь одоо үнэн худал хоёр ингээд дандаа худал гэдэг зүйл нойлж яахгүй штэ. Үнэн нойлох цаг ирнэ штэ. Тэр цаг нь ирж байгаа учраас тэр үннийг нойлуулах гээд ирж байгаа өвдөөсүүд нь үнэн гэдэг дор яах вэ? Энэ өвдөө бид нар үр гутамдаа үлдээсэн энэ газар нутгийг та нар эзэмшдэг хинбэ гэд тодорхой хэмжээний чадах зүйлийг хийх нь үннийг батлах гэдэг байгаа шүү дээ. Үннийг таниулах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр цаг ойрхон байгаа. Тэгэхээр тэр цагийг ирж байгааг таниулангаа өнөөдрийн монголчуудын өнөөдрийн бидний ийм байдалд орсон ирээдүйн уруудам тэрнээс дор байдал орж болзошгүй байгаа зүйлийг сануулган сэрэмжлүүлэн ил болоод даалт ертөнцийн нь одоо нөхцөл байдлыг таниулаад тэндээсээ өөрсдөд чинь үнэхэрийн одоо тэр өр гэдэг зүйл, зээл гэдэг зүйл, ядуурл гэдэг зүйл, тоосрол гэдэг зүйл, гуйламжлал гэдэг зүйл, зам өрдөө улсуудад оруулж байгаа зүйл байна уугүй гэдгийг таниулчаад байгагийн засаад явж байгаа маш их тийм хүчрхэг засалтай сургууль байхгүй. Имчилгээтэй сургууль байхгүй. Тэгээс үүдэн дэлхийг аврах гад ирсэн цөмийн гэдэг юм уу? Солирын эцэг өвгдөд. Солирын гэхээр хүмүүс ойлгохгүй юм билээ. Дэлхийн цөм солир байдаг гэдгийг мэддэггүй юм билээ. Гариг иргэс болгоны цөм солир байдгийг ч мэддэггүй юм билээ. Тэгвэл байдгийг мэдүүлээд өгч байгаа бид. Байдгийг мэдүүлж өгсөд цөмийн эздүүдийг сэрснийг таниулаад бүлээн хийчихсэн. Одоо тэр цөмийн эздүүд гэдэг нөгөө ураны, нөгөө учир алмазны, өнөө цагаан алтны, өнөө болруудын 9 эрднүүдийн энэ эцэг өвгдөд чинь байх газар нь эд баялаг нь яагаад байхаа болцсон юм бэ? Эзэмшихтэй өстой тэр тухайн орон нутгийн газар нутгийн ард түмний энийг яагаад эзэмшихгүй хаа холоос ирсэн одоо Канадаас ирсэн хаа холоос ирсэн Австралиас ирсэн хаа холоос ирсэн тийм Европод ирсэн нөхдүүд өнөөдөр энэ бидний бүтээжсэн буюу цөмийн эзэдийн бүтээжсэн энэ ураны энэ одоо цэцэр гэдэг байгалийн одоо ховор металл элементүүдийг магадгүй өнөөдөр зис алтны одоо бажималтай энэ оюутлахад өнөөдөр энэ дэлхийн цөмийг тогтоон барихад хувь нэмрээ оруулж байгаа энэ кокссон болоод хүрэн хар нүүрстэй энэ ариун од газруудыг аваад байгаа юм байна тий. Тэр чинь нэг талаасаа нутагтаа байх ёстой нөгөө талаасаа энэ нутагт байгаа ард түмэн өөрсдийн хэрэгцээний хэмжээгээр хэрэглэх ёстой тийм зүйл шүү дээ. Ингээл буцаж олох гээд ирчихсэн байгаа тийм л үү байна. Тэгээ хүмүүс маань зөвхөн өнөөдрөөр битгий бодооч мөнгө дууд мөнгөний блог арилган гिचингүүд мөнгөтэй болчихдог юм. Нэг талаасаа тийм биш шүү дээ. Мөнгөтэй блогоо сайхан жаргалтай амьдарч байгаа хүмүүс хаана байгаа. Тийм олон биш л биш. Хамгийн гол нь бид сарвал ухаантай байх хэрэгтэй биш. Хамгийн гол нь бид энэ бусад улс орнуудын зүгээс Монголын ард түмний, Монголын төр, Монголын газар нутагт шунаад байгаа юм. Шунсныхаа улмаас хийгээд байгаа муу зал, муу мэхүүдийн таньж мэдэх хэрэгтэй биш үү? Таньж мэдснийхаа хэрээр бид яг тэднээс сэрэмжлэх болоод өөрийгөө хамгаалах шиг буюу өгдөөсөө өв хөрөнгийг хамгаалах тийм эрдэмтэй гэдэг нь чадaltaй болох гэдэг. За чадaltaй болохоо боль гэдэг чаддаг хүмүүс нь хамгаалж авч өгдөөж өгөх гээд байгаа байхгүй. Тэгээд их жижигхэн битгий сэтгээч л гэж хэлмээр байна. Хон гэж хэлмээр байна тий. Тэгээд энэ сайхан одоо газар нутаг нэрийн энэ бол Монголын албаны өв бид баялаг.
энэ одоо Монголын ард түмэнд юугаараа тэтлэх хэрэгтэй юм гэж гайхаж байна. Нэг талаасаа байгалийн үзэгдэл сайхан, нэг талаасаа ингээд хөрхөө усаад ингээд сундраад тийм ингэж байгаа сайхан. Энийний цаана сарын тэтгэн уршиж байгаа маш том нэг тогтолцоо байж байгаа байхгүй юу? Энэ ингээд талын хөрхөөний чулуунууд маш их бодрыг агуулсан байна. Азуундаг тийм чанарыг өөрөөсөө ялгаруулдаг болор сарны одоо азуун давхрах сараас гадуураа өөр ингэсэн азуун давхрах тийм шүү дээ. Азуун давхрах гэдэг чинь яа гэвэл готоргой нөө тоосонцор буюу хортой эрчим энергиудын нь дэлхий рүү жишээлбэл оруулахгүй төвөд ажиллах сар руу оруулахгүй тодорхой хоригдоод сар өөрийнхөө унган гэдэг юм уу төрмөл тэр одоо мөсөн монгон мөнх зэрэгэн сан гэх юм уу. За тийм орон зай тийм одоо дахин байлаа хамгаалаад тэгжиж сар дэлхий хоёр харилцан хамгааллаа сар нар хоёр харилцан хамгаалтайгаар ингээд уралсан хэлхээнд бол дэлхий хүн бид хүртэл амьдарч байгаа. Тэр сайхан чадварыг энэ эндээс гарч байгаа нэгдүгээр озон буюу устөрөгчийн одоо А2 А3 гэдэг элемент нь озон гэж явагдсан шүү дээ. Тэгээд тэрийг бүтээж өгөх юм байна. Дахиад тэндээс нь асар их тояа үүдэр гэдэг юм байна. Тэгэхмэслэн эндээс нэг хамгийн гол нь сарны хурмас дэвэг хорог нэг тоосон цаа задлах тийм хүчтэй юунаас хийнүүдээс мөн сарны тодорхой хөрш шороор нэвтэж бодсошгүй эхлэлгээс гарсан хэтрхийг хортой хийнийн үйлдвэрийн одоо хортой туяа байна. Цацраг туяа байна. Тэндээс тэмхүүнээс хамгаалах тэр хурмастын давхаргуудыг нь бүрэн бүтэн болгох хэрэгтэй элементүүд гэх юм уу хийнүүдийг гаргаж өгдөг. Ер нь устөрөгч гээл озон чинь хурмастын маш хүчтэй нүг юу л та дахлаа буюу хамгаалалтаа. Тэгээд тэр чинь бас дэлхий өөрөөсөө бүтээж өгдөг мөн гаднаас авдаг. Нарны аймагуудаас аван сарнаас өөрөөс нь буцаж байгаа дэлхий өөрөөгөө бүтээд өөрөөсөө тодорхой хэмжээний булаг шамтуудаас бас ялгаруулад ингээд жишээлбэл хүчтэйгаасаа ялгаруулад өөрийнхөө одоо энэ үүдийг үйл явж шүү дээ. Тэр шиг үүдний дээдлийн давхаргуудыг бас бүтээж өгч байгаа. Тэр их чухал үүрэгтэй газар байна. Тэгэхээр эн чинь өөрөө яг тэр төвчнөр ярих юм бол эн чинь дэлхийн өөрийнх нь бүрэн болчихж байгаа байхгүй. Тэгэх нь бол тэгээ энэ бүрэн бүтэн байсныхаа хэмжээгээр үгүйдэл ингээ мал туслах хэрэгтэй байна. Хүн бид ирээд ингээ баясаад Украинийнхаа осон бараад биеийнхээ алжаалыг гэдэг юм гэр бүртгийг эрчмийн төвшөндөө заавалч эрчмийн төвшөндөө ч гэдэг юм уу те стресс нааны төвшөндөө ч гэдэг ингээ сайхан сэргээгээд аваа гэж их ядмаг ярих юм бол энэ шүү дээ. За тэгээ их баялаг ярих юм бол энэ бол байгалийн үзэсгэлэн шүү дээ. Харахгүй ингээд гадны зөвчтөрчсөн авчраад үзүүлээд одоо жишээ сая нэг хүн одоо энэ хөрхрийн насаа нэж штэ. Тэгээд юу гэдгийг насаа нэгээд за маш юм нандин ариун орон зайд бохир үүсгээд за тэр нь хожимч бай одоо ч бай одоо үүлийн үүр гэж хэлэгдэх цээрч гэх юм даа цээрлэлж гэх юм уу шийтгэлж гэх юм уу авлаа гэхэд таны амьдралын эд баялаг. За тэгээд эд баялаг нөлөөлөх одоо цаг хугацаагаараа тэр өвчин зовлонч гэдэг юм уу эдгээр зүйлсүүд бидний байгальтайгаа хэрхэн яаж чадах харилцаж байгаас хамаарч байна. Эдийн заяа эдийн буюу тэгээд нэг санхүүгийн асуудлууд үүсэж гэдэг юм уу зүйлүүд бүгд уялдаа холбоотой би бас нэг гэж хэлж тийм. Сая ингээд нэжлэн шүү дээ. Тэр үгэндээ иргэдэг. Тэгэхээр хэрвээ энэ хүн ямар нэгэн уушгины ходоод нь салдын гэдэг нь тийм ням бактеритэй тийм өвчнөд байсан бол тэнд одоо очиод тэнд нэгдээд үлдчихэж байгаа нийл ням ингээд хөрсөн дээр шууд бууж штэ. Тэр ням энэ хөрсний өвсгөмлөд энэ хөрсөнд оршоод ингээд үржээд эхлэхээр энэ хаяг чинь халдваржуулаад хэлнэ штэ. Ингээ халдваржуулаад эхлэхээр өвсөн ч халдвартай өвч өөрөө тараан агаар мандал руугаа хөрс шороонч доошоо болоод дээшээ босно ням бактери татаа тараан дахиад дээрэс нь ус руугаа орчин. Гэтэл энэ усыг яах вэ? Нэгдүгээр мал уу. Хоёрдугаар өөрөө нөө өснөх болох. Тийм.
хүн гэдэг. Тэгээ эн чинь үргэлж дэшээ уршин. Үргэлж доошо шингэн. Гэх мэтлэр ингээд нэг уг нь хордог байхгүй. Усны айсаа, усны эргээс төдөн метр зайд тус зугаалж болно, сууж болно, амарч тохолж болно. Хэрвээ энэгээр явах юм бол маш их хүндэтгэлтэйгээр усрээ хаяхгүй явж. Одоо тэгээ бидэрт нэг хотоод үзний хеликобактериас гэдэг хотоод үзний цагаан махнаас гэдэг холооны өчнгөө хүн бор байхгүй шүү дээ. Тэгэхээр ингэж нөхцөлийг хамаагүй хийж болохгүй. Энээс улбаатайгаар хэрвээ энэ ургаж байгаа одоо энэ сайхан халиурж байгаа нүс сурмал гимтээ гэж бодъё. Бид нар мэдэхгүй байж болно тийм. Гимтээ энээс нь энэ дээр нь нэг суудаг өрөөдөө байна одоо бусад одоо жижиг тухай шавжууд нь өвчтөө. Тэгээ усны ингээ боломжтой иймэрхүү зүйлээсээ энэ нэг бусад олон хүний өвчлөл гэдэг нь өвчлөл энэ төсөөр бодлоо бол энэ өөрөө жишээлбэл саяын хүн элэгний өвчлөл өвчтөн. Хөр шараа хөдөлж байгаа гэдгээр тусаа гэдгээс илүү хөр шараа хөдөлсөн гэдгээр мотон мах одоо сая дөрөв руу ядаж штеп. Тэгээ үнсээрээ дамжаад юм бактери чинь үгүй явчих. Үнснээс үнс рүү хавна. Тэр энд бол элэг цэс хэм хөдөлж өвчин. Тэгэл одоо нэг санхугаа элгээ эмчлүүлэх цэсөө ангаагч гэдэг юм уу зарцуулж байгаа шүү. Тэгэл хураасан эд баялаг нь шимэгдэж явчихдаг байгаа. За тэгээд өрийн сургалт маань ганц тухайн хүний одоо энэ насныхаас гадна ирээдүйн хойчтой өр үлдээхгүй байх тэр улс суурийг нь тавьдаг. Өмнөх одоо төв одоо өнгөрсөн дэх бас өрийн тэр травм юм уу одоо өрийн асуудлуудаас үүссэн тэр огтмолуудыг арилгаж эд баялагын тэр замналыг нь бас нээж өгдөгөө. Тэгэхээр сургалтын сууснаар засал асар их хийгддэг. Суулаа гэд баяждаг гэдэг ойлголт бол байхгүй шүү. Энэ бол өөрийнхөө буян заяаг таних өвгдөөс ирсэн тэр агваа их өв бидэнд угаас байж идэг. Бид нар л өөрсдөө буруугаасаа болоод хэсэг шитгэлт хүртээд ирдэг байгаа. Хугацааны хувьд бол 23. Тэр 23. Тэгээд юу өр нэг тавьчлаар өрийн өр гэдэг нь айхтар өрхөнд нь орчдөг. Зээл нэг тавьчаар зээлийн тийм гаванд гэдэг юм дөнгөнд орчдөг. Тийм аюул байх юм бас таньж байгаа шүү. Тэгээд магадгүй чи өнөөдөр өр тавьгүй байж болно тийм үү? Нөгөө ингээд халдвартай юм шиг нөгөө механизм өөрчилж штеп. Тэгээд өнөөдөр бисгэнд ирээдүйд орчих би тийм үү? Өрн заавал нөгөө мөнгөний мөнгө заосны өр биш юм аа гэдэг. Бүд баялагын хөтлөн газрын одоо юу гэдгийг аюул тийм олноор яригдгийг гэдэг шүү дээ. Тэр нэг өр нэг ингээл базаад орсон юм лавшраал өрөнд ороод тухай бас тийм ярина л та. Нөгөө донтуулдаг гэдэг шиг. За нэг тиймэрхүү зүйлмүүдүүдийг яриад маш тийм томсол болно л гэж хэлээ да. За тэгээд тайлбар хэсэгтээс мэдээллүүдийг бол мэдээлэл орсон байгаа. Тэгээд бүтэн өдрийн тул цагийн болдог хайхан өргөнд бол явна. Тэгэхээр байгаль засал бол маш өргөн хэмжээр явдаг шүү. Хэдэн үеэр нь байдаг. Нэг хүнд нь одоо юу гэдэг нь банжаатын сууцад үүсдэг юм аахгүй боломжийн чимээдийг амьдж заах нь авчаад өрөнд ороод толгой гэдэг юм уу хоолой хийж байгаас эндээ дөрөнд тавьсан бод нөгөөх нь ингээд нүүрчлээд ингээд яваад байдаг. Удам руу шилжээд яваад байдаг. Тийм байлаар бас зүйл байгаа. Тэр мөрийг бас танилцдаг байгаа. Маш их засалтай явагддаг гэж хэлээ. За тэгээд төлбөр нь 250 мянган төгрөг дэндүү агцсан засал болдог. Магадгүй гадуур чаддаггүй хүмүүсийн аманд авдаг 10 сая маяг ч гэдэг тийм мөнгөөр л хэмжигдэх тийм засал хийгддэг байгаа шүү. Тэгээд сургалтын цаас хүмүүс мэдж байгаа. Ямар хэмжээний заслыг ямар хүмүүс яаж хийдгийг мэдж байгаа. За баярлалаа. Тэгээд тодруулж асуух зүйлээ комент хийсээр бичээрэй. За